Шин хуган цаарунна Халасан гэрэглэн навсат бүдэглээ Яралгүй ангал Тамиг үнчивэхтэй Ялах зүдэн сүдэртэй төрнө Донгийн нүрийг тод харуулах зураг авах тухай яриа гармагц рестораны ажилтны нүд гялалцав. Тэр шууд тулалдаанд арай ойртож зураг авах арга бодож эхэллээ. Дан олон мангасын дунд зэвсэггүйгээр тулалдсаар байв. Гэвч түүний ман аажмаар багасж эхэлж байлаа. Тэр бүх хүчээ цуглуулад авраг мангасын ирүү рүү маш хүчтэй цохилт өглөө. Цохилт маш хүчтэй байсан тул мангас агаарт шидэгдэв. Тэр агшин камер бичиж амгц хүмүүс шагналыг дахиад нэмэв. Хэн нэгэн Донгийн нүрийг тод харуулсан зураг авч чадвал мөнгө өгнө гэж бичжээ. Дараа нь нэрээ нууцсан хүн бүр их мөнгө өгнө. Зөвхөн тэр хүний хэн болохыг хэлэх хэрэгтэй гэж мессеж явуулсан. Рестораны ажилтан айдас ба баяр хоёрын хооронд чичирч гартаа уцаа чанга хатгсан хിവэр байв. Хүнс гэдэг байгууллагын хаягнаас том шагнал зарлав. Хэрвээ Донгийн жинхэнэ мэдээллийг өгвөл маш их мөнгө өгнө гэжээ. Хэрвээ түүний нүрийг тод харуулсан зураг болон бага зэрэг мэдээлэл өгвөл шагнал бүрч их болох байв. Ажилтан гайхаж ам нь ангааж дэлгэц рүү ширтэв. Тэр үед эм компанийн төв байранд том дэлгэцээр энэ шууд дамжуулалтыг харуулж байлаа. Тэр сувгийг харсан дарга бага зэрэг инээмсэглээд судлаач багийг тэр газар руу явуулж Донгийг багтаа элсүүлэхийг тушаав. Туршлагатай агч хүртэл энэ удаа нэг л сонин мэдрэмж төрж байлаа. Тэр хооронд Донгийг мангасын цогцос дээр гიშгэж үлдсэн мангасууд руу хүйтэн арцаар ширтэв. Гинэт нэг том мангас саваагаас авч өөрийнхөө талын мангасын толгой руу цохиж цус ориглон асгарлаа. Рестораны ажилтан машины ард нуугдаж айсандаа чичирсэн ч камера хөдөлгөн бичсээр байв. Тэр энэ амьдралыг өөрчилж магадгүй боломжийг алдахыг хүссэнгүй. Мангасууд дахин ирсээр байлаа. Харин Донгийн ман бараг дуусаж байв. Тэр зүрхэндээ энэ тулаан хурдан дуусахыг л хүсэж байлаа. Гэтэл ардаас нь чанар толгоогоо цохиулгаж шивнэн асуулаа. Чи энд юу хийж байгаа юм? Ажилтан цочоод гараасаа уцаа унахчихв. Газар дээр iPhone унсан байлаа. Чангагийн нүд томорч тэр ажилтан руу чанга дуугаар хашгирчээ. Ажилтан юу ч хэлж чадалгүй зүгээр л зогсоод сонсож байв. Утас газар дээр орхигдсон тул шууд дамжуулалтыг үзэж байсан хүмүүс дамжуулагч руу мангас дайрсан байх гэж боджээ. Чанга ажилтныг урд байгаа барилга руу хурдан татан гүйлгэв. Ажилтан арагшаа байн харан асар их мөнгө алдаж байгаадаа харамсан. Нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа. Гэтэл гинэт баган шиг том хөл тэдний замыг хаав. Ажилтан айсандаа хитрхи сандарч амнаас нь хөөс гарч газар дээрээ ухаан алдан унав. Мангас бамбраа өргөж цохих гэж байсан ч дараагийн мөчид толгой нь тас цавчигдан унжээ. Үхлээс дөнгөж мултарсан Чанга айсандаа эргэж харлаа. Дон бууж ирээд мангасуудын цогцсны дунд зогсож байв. Чанга түүнийг шууд танив. Гуруула түр хугацаанд ресторанд орч нуугдав. Тэнд Дон хэлв, надад яаралтай хийх зүйл байна. Ойролцоогоор 20 минут болно. Та хоёр хүлээж чадах уу? Чанга толгой дохин аврах баг замдаа явж байгаа. Санаа зовлтгүй гэж хэлв. Тэр үед систем мэдэгдэл өглөө. Бодит ертөнцид мангас устгах даалгавар 100 бийсэн гэж мэдээлв. Ингэснээр Дон өөрийн биеэр Devon Temple руу орох хэрэгтэй болж тэнд байгаа бүх эд зүйлсийг ашиглах боломжтой болов. Зон огт эргэлзэлгүй конфрон дээр дарлаа. Тэр даруй Чангагийн гайхсан нүдний өмнө орон зайн хаалга нээгдэв. Тэр гайхан бодов. Миний найз яг ямар хүн юм бол? Ямар ч үг хэлэлгүйдээс шууд тэр хаалгаар орж Devon Temple руу явлаа. Урт тулалдааны дараа түүний бие шархтаж ядарсан байв. Тиймээс тэр системээс мангийн төвшинг дахин шалгахыг хүсв. Систем таны ман 10 яс доош байна гэж мэдэгдэв. Дон даруй асуув, манаг хамгийн хурдан сэргээх арга юу вэ? Систем хариулав, тодорхой хугацаанд өгөгдсөн байршил даалгавар гүйцэтгүүл тохирох шагнал авах болно.
Гинэт Дон тамд байхдаа ухаанаа алдахгүй тулд өдөр бүр бичдэг байсан өдрийн тэмдэглэлээ саналаа. Тэр үед системийн цонх гарч ирээд тэмдэглэлийг системд нэгтгэх үү гэж асуулаа. Дон шууд толгой дохив. Тэр мөчид улаан дэвтэр гарч ирээд нэгтгэх үйл явц эхэллээ. Дэвтрээс маш их энерги гарч гинэт дэлбэрэх мэт болж эргэн тойрон дах орон зай шахагдаж байгаа мэт мэдрэгдэв. Систем импринт хийж байна гэж мэдэгдэв. Дараа нь асар олон дурсамж Донгийн толгойд нэгэн зэрэг орж ирэв. Гинэт дэвтэр хүчтэй галд шатаж эхэллээ. Энэ нь импринт дуусан гэсэн дохио байв. Толгой нь дэлбэрэх гэж байгаа мэт өвдөж байсан ч Дон системд тушаав. Predator-ийн ойроор шилж 16 eur хуудас тэр маань анх ашиглаж эхэлсэн үе. Систем 5 eur жилийн 75 дахь өдрийг дахин бүтээв. Тэгэхэд зузаан маань түүний харааг бүрхв. Харин нөгөө талд ресторан Чено ажилтныг дагуулan яаран дээш гүйж байхдаа ажилтан бодов. Тэр мангасуудыг ганцаараа устгасан хүнтэй энэ залуу ямар холбоотой юм бол? Сонирч зан дийлж тэр Донгийн тухай илүү мэдээлэл олохыг хүсв. Чено эргэж хараад хүүдэн хоолоогоор хэлв. Чи зүгээр л мөнгө олох гэж л түүнийг сонирхож байгаа. Ажилтан шууд дуугүй болж дахиж юу ч хэлж зүрхэлсэнгүй. Гинэт дээрх давхраас чимээ гарч хоёр л цочив. Магадгүй дээвэр дээр амьд үлдсэн хүмүүс байж болох юм. Явах замд Ченход Сангилдийн удирдагчаас мессеж ирэв. Өнөөдөр амралтын өдөр тул аврах баг уудах болно. Тиймээс аль болох хурдан бүсийг хоослох хэрэгтэй гэжээ. Чено маш их санаа зовж Дон хурдан буцаж ирээсэй гэж л хүсэж байв. Тэр үед Дон хүйтэн маань дутаагаар бүрхэгдсэн хоосон газар дээр зогсож байлаа. Систем мэдэгдэв. Predator-ийн ойг дахин бүтээсэн. Гэвч энэ газрын мэдээлэл хязгаарлагдмал байна. Гэвч энэ газрын мэдээлэл бүрэн биш байсан тул бүгдийг яг таг харуулж чадсангүй. Эргэн тойрон дах хачин нам гүн байдал Доныг илүү болгоомжтой болгожээ. Даалгавар нь дунд зэргийн хэцүү байсан. Тэр нэг цагийн дотор энэ газрыг эзэлсэн Celestial-уудыг устгах ёстой байв. Зорилго нь 10 ширхэг цагаан хөшөө устгах, шагнал нь ман 30 нэмэгдэх 2000 achievement point авах. Системийн цонх алга боломогт саарл манан дундаас бүдгэрсэн дүрс гарч ирэв. Тэр зүйл шууд дайсан орж ирснийг мэдэрч лазер довтлогооны горимд шилжив. Дон маш хурдан хөдөлж бүх довтлогоог амархан болтов. Түүний хөдөлгөөн маш хурдан байсан тул нүцгэн нүдээр дагаж харахад бараг боломжгүй байв. Тэр гинэт зогслоо. Түүний өмнө маш том биетэй авраг мангас байв. Нүүр болон мөрөн дээр нь улаан загалмай харагдаж төмөр биенээс нь урагдсан далавч шиг зүйл гарч байлаа. Систем мэдээлв. Биоробот төрлийн цагаан хөшөө илэрлээ. Тиймээс Дон энэ Celestial-ыг анхааралтай ажиглав. Гэвч тэр дөнгөж ажиглаж байхад робот гинэт довтлов. Түүний өрөмшиг хурц саруу эргэлтэн Дон зогсож байсан газар руу хүчтэй буув. Гэвч Дон аль хэдийн хөдөлсөн байсан тул довтлогоо бүрэн хоосон өнгөрөв. Цаг алдахыг хүсээгүй Дон гараа мантай дүүргээд урагштай арч шууд нүүр рүү цохив. Тесрэх мэд хүчтэй цохилт роботын төмөр нүүрний хагасыг ботолж утаа болгожээ. Гинтийн цохилтод орсон мангас ганхаж арагш унав зан 50 алхасаар ойртож байтал роботын хуруунууд гинэт хөдөлж амьд кабель шиг урт сунлаа. Дон шууд тэдний дунд дайрч орж бүх хүчээ цуглуулв. Тэр энергийн цөм рүү хамгийн хүчтэй цохилтоо өглөө. Дараагийн мөчид робот дэлбэрэв. Төмрийн хэлтэрхий бүх тийш үсэрч зузаан цагаан тоос орчныг бүрэн бүрхв. Дон утаан дундаас хурдан ухарч чадлаа. Үнс нурман дундаас улаан бөмбөлөг гарч ирэв. Түүний хурц гэрэл Донгийн анхаарлыг татлаа. Харин бодит ертөнцид Чено аажмаар хаалгыг нээж байлаа. Рестораны хаалгыг Чено аажмаар нээлээ. Тэр болон ажилтан хоёр дээвэр дээр гарч ирэв. Тэнд олон хүний цогцос газар сайгүй тарсан байв. Аимшигтай уур амьсгал хоёуланг нь хөшөө шиг хөдөлгөөнгүй болголоо. Тэдний нүд газар дээр хэвтэх цогцснууд руу ширтэж байв. Нэг хүнд шархатсан хүн хананд налан амьсгаагаа арай ядан авч байлаа. Үүнийг хараад тэд хоёр шууд түн рүү гүйлээ. Чено бүхийж. Чи зүгээр үү? Намайг сонсож байна уу? Гэж яран асуулаа. Тэр хүн сулхан толгой дохив.
Ярих гэж оролцсон ч үг нь тасарч ойлгомжгүй байв. Эцэст нь сүүлчийн амьсгаагаараа хоёрхан үг шивнэлээ ард чинь тэр мөчид аимшигтай алах хүсэл мэдрэгдэв. Тэдний ард маш том ногоон мангас зогсож байлаа. Ажилтан айсандаа чичирч хурдан явцгаая гэж хэлв. Гэвч Чэньо намуухан хэлв. Битгий эргэж хар. Би дохио өгөх хүртэл хөдөлгөөнгүй бай. Ажилтан дургуйцсан юу гээд байгаа юм. Би сонсохгүй байна гэж хэлээд толгоогоо эргүүлв. Тэр мангасыг хармагцаа нүдэн томорч нүүрэн цайж орхив. Чэньо шивнэн хэлв. Сэр. Миний дохиог хүлээ. Дараа нь гүй. Эс тэгвэл чи гарцаагүй өхнө. Тэр үед авраг мангас архирч түүний дуу дэврийг бүхэлдэн доргив. Дараа нь мангас үсрэн буу. Чэньо орилов. Бодоогүй. Хурдан. Харин Predator-ийн ойд улаан бөмбөлөг гинэд томорч эхлэв. Дон болгоомжтой зай барин анхааралтай ажиглаж байлаа. Бөмбөлөг аажмаар агаарт хөөрч өөрийгөө дахин бүтээж эхлэв. Систем мэдээлв. Сэргэлтийн явц 10. Target мэдээлэл боловсруулагдлаа. GSE хэлбэрийн шинжилэл эхэлж байна. Үүнийг сонсоод Донгийн харц уртай болжээ. Тэр гинэд урагштайрч гүн амьсгаа аваад бүх хүчээрээ цохилт хийж бөмбөлгийн яг төвийг унахыг оролдов. Хүчтэй цохилтоос асар их цохилтын долгион гарч бөмбөлөг дотроос цахилгаан гүйдэл олон чиглэлд цацрав. Дон агаарт эргэлт хийж дүрс хөдөлгөөнөөр агаарт сальтаа хийв. Дараа нь тэр үд шиг хөнгөнөөр газар дээр буулаа. Дээр нь хөвж байсан гэрэлтсэн бөмбөлөг сэргэлтийн төвшингээ 3 хүртэл бууруулжээ. Энэ нь Доныг маш их уурлууллаа. Тэр энэ зүрх зүйлд шоолуулж байгаа мэт санагдав. Дон илүү их ман цуглуулж улаан бөмбөлгийн гадаргуу руу хүчтэй цохилт хийв. Гэвч гинэд сэргэлтийн явц 40 хүртэл огцсон өсөв. Даралт ихсч бөмбөлгийн гадаргуунаас том хэсгүүд хагарч унаж байлаа. Систем 55 гэж харуулв. Хагарал аалсны тор шиг тархаж хурд 65 болов. Системийн анхааруулах самбар ачаалал ихснээс тасралтгүй анивчиж байв. Бөмбөлөг сэргэлтээ үргэлжлүүлсээр 70 хүрлээ. Дон бүх хүчээ цуглуулж хамгийн хүчтэй цохилтоо өглөө. Гэвч тэр мөчид тоо томшгүй олон лазер туяа гарч ирж манан дундуур түүний цамцны ханцыг шатааж орхив. Манан дундаас роботуудын дүрс гарч ирж эхлэв. Дон эргэж харахад тэр тэдний бүх буудлахын бай болсон байлаа. Олон 10 лазер нэгэн зэрэг буудаж тэнгэрийг гэрлийн тор шиг бүрхв. Дон орон зай дундуур хөдөлж бүжиглэж байгаа мэт бүх лазерыг бултаж байлаа. Бөмбөлөг сэргэлтээ дуусгахад 5 л үлдсэн байв. Дон газар хүчтэй түлхэж урд авч роботуудын зүг шууд дайрлаа. Роботууд түүнийг шууд бай болгож бүх буудлага түүн рүү чиглүүлв. Сэргэлтийн явц 98 хүрлээ. Тэгэхэд асар хүчтэй улаан гэрэл цацарч эхлэв. Дараагийн мөчид бөмбөлөг дэлбэрв. Чих түлхэрмээр чимээ гарч орон зай өөрөө хагарч байгаа мэт санагдав. Дэлбэрэлтийн асар хүч Доныг хэдэн зуун метр хол шидлээ. Дон ойлгов. Хэрвээ ингэж үргэлжилбэл энэ тулаан хизээж дуусахгүй. Тэр нүдээ зөөлөн аниад өөр арга олохын тулд өөрт нь шингэсэн дурсамжуудаа ухаж эхлэв. Тэр өдрийн тэмдэглэлийн дурсамж руу орохыг оролдсон ч толгой нь хүчтэй өвдөж байлаа. Өвдөлт улам нэмэгдэж хараа нь бүдгэрч эхлэв. Гэтэл гинэд нүд нь гяс хийж түүний энерги. Бодит ертөнцид Чэньо болон ажилтан хоёр хөх мангасаас цугтаж байлаа. Мангас ууртаагаар архирч тэднийг үзэн ядсан харцаар ширтэж хойноос нь тасралтгүй хөөж байв. Хоёр залуу арай гэж нэг хаалганы ард нуугдав. Тэд амьсгаад нь зогсож байтал мангасын асар том гарс авч газар хүчтэй цохив. Цохилтоос шалан дээр ан цав гарч байлаа. Ажилтан ураг шөнхөрч довтлогооноос бултсан бөгөөд хоёул газар унаж амьсгаадав. Мангас гараа татан авч улаан гялалцсан нүдэрээ тэдний ширтсээр байв. Дараа нь дахин чанга орилж хүчтэй цохилт өгснөөр шал хүчтэй чичирч эхэллээ. Хоёр залуу түр амсгийж Чэньо өөрийгөө тайвшруулсны дараа доод давхар руу явцгаая. Одоо гэж ярав. Үүний зэрэгцээ Хантерийн ойд Дон олон роботтой ширүүн тулалдаж байв. Роботууд удаан хөдөлж байсан ч Дон салхи шиг хурдан байлаа. Тэр маш уян хатан хөдөлж төмөр саруу бүрийг сүүдэр шиг бултаж өнгөрөв. Роботуудын ширүүн довтлогоог тэр амархан зайлж байлаа. Хэрвээ жаахан л тэсвэл энэ даалгавар амжилттай дуусах байв.
Дон хэрэм шиг уян хөдөлж нэг модны их бие дээрээс үсрэн өндөрт гарч орчныг харлаа. Дараа нь сум шиг доош шумбан буу роботууд түүний араас нэгсэн ч Дон тайван байлаа. Тэд ойртох тусам тэр илүү хурдангүй гинэт Дон гიშгээд. Замын голд огцом зогсов. Роботууд хурдаа зогсоод чадалгүй урагш гулсан амьгүй бие шиг бүдэрч эхлэв. Удалгүй бүх робот нэг игнэнд жагсав. Манан дунд тэдний төмөр биенүүд тод харагдав. Тэд Доныг бай болгож байрлалыг нь тогтоон буудахад бэлдэв. Гэвч Дон огт сандарсангүй. Тэр зүгээр л дунд хуруугаа өргөж. Дон роботууд руу дунд хуруугаа харуулж сорьсон мэт инээмсэглэв. Ууралсан роботууд нэгэн зэрэг давшиж эхлэв. Гэтэл гинэт газар хүчтэй доргиж эхэллээ. Дон намуухан хэлв. Энэ бол Predator-ийн ой. Дараагийн мөчид асар том ам газраас гарч ирэв. Тэр ам маш хурд шүднүүдээр дүүрэн байлаа. Тэр мангас нэг дор бүх роботын сүргийг залгив. Дараа нь олзоо эзсний дараа аажмаар шаварт буцаж шингэв. Энэ нь Swamp Wall гэж нэрлэгддэг мангасын ан хийх арга байлаа. Түүний зуршил огт өөрчлөгдөөгүй байв. Дон инээмсэглээд роботуудаа мангасын гидсэнд сайхан унтаарай гэж шивнэлээ. Тэр мангас юу ч шингээж чаддаг тул систем шууд мэдэгдэв. Даалгаврын нөхцөл бийсэн гэж. Дараа нь биеийн шинжилэл эхлэх боломжтой боллоо. Асар их энерги Донгийн бүх биеийг бүрхэж түүний ман үер шиг нэмэгдэв. Систем бас нэмэлт шагналууд өглөө. Үүнд Жоржийн сул талын мэдээлэл мөн богино хотго гарч ирэв. Зон гайхан зогсов. Түүний нүд гэрэлтэж байлаа. Системийн мэдээллээр энэ зэвсэг Dagger of Judgment гэж нэрлэгддэг. Энэ нь Жорж нарын ариун зэвсэг бөгөөд эртний мангасын арьсаар бүтээгдсэн байв. Хамгийн сонирхолтой нь 100 метрийн зайнаас удирдаж болдог. Хэрэглэгчийн ман их байх тусам хүч нь нэмэгддэг. Дон энэ чадварыг сонсоод шууд туршиж үзэхээр шийдлээ. Хотоо 100 м орчим нисээд дараа нь эргэж ирж яг түүний гарт буув. Дон баг зэрэг толгой дохиж шин зэвсэгтээ маш сэтгэл хангалуун байв. Тэр хутгаа тавихад утаа шиг алга болчихов. Тулаанд хэд анхаарснаас болж Ченховтой уулзах ёстойгоо тэр бүр мартсан байлаа. Тэгтэл орон зайн хаалга нэгдэж хурц гэрэл түүнийг бодит ертөнц рүү буцаан татав. Яг тэр үед мэдээний суугаар шууд дамжуулалт гарч байв. Хөтлөгч 8 мэдээлж байлаа. Найн Аквард шинэ орон зайн хагарал гарч бүх бүс нутагт эмх замбраагүй байдал үүссэн. Энэ нь өмнөх дүйд болсон явдалтай төстэй байв. Тэр мөн Hunters Association-ыг буруутгаж анчтыг хэд удаан хариу үйлдэл үзүүлж байна гэж шүүмжилж байлаа. Мэдээгээр хэлэхдээ анчид амралтын өдөр баярын үеэр ажлаа орхиж аврах ажиллагаа удааширч байна гэж шүүмжилж байв. Тэд бас олон нийт амчтад итгэж чадах уу гэж асууж байлаа. Ийм удаан хариу үйлдэл сүүлийн үед ялангуяа амралтын өдрүүдэд илүү олон давтагдж байна гэж хүмүүс уурлаж байв. Мөн Hunters Association бүх хариуцлагыг үүрэх ёстой гэж мэдэгдэв. Тэр үед хурдтай явж буй машин дотор хэдэн хүн энэ мэдээг үзэж байлаа. Тэд уурлан харааж байв. Нэг хүн хэлв. Энэ хоёр хөтлөгч солиотой юм уу? Анчид гимт бүлэглэл шиг баян биш шүү дээ. Бид зүмч биш, тагнуулч биш. Яагаад бүх бурууг бидэнд тохож байгаа юм? Хажууд нь сууж байсан хүн бас гомдлож байв. Энэ нь ахлагчийг уурлууллаа. Тэр хэлв гомдлоод хэрэггүй. Хэрвээ бид энэ хэргийг зөв шийдэхгүй бол бүх баг халагдана. Намайг хүртэл. Яг тэр үед мэдээ шин шууд дамжуулалт руу шилжив. Сурвалжлагч мэдэгдэв Найн Аквард нэг нууцлаг анчин гарч ирж мянган хүнийг гамшихаас аварсан гэжээ. Машинд сууж байсан хоёр хүн ихэд гайхав. Тэд шууд машинаа өөр чиглэлд эргүүлж шүн дунд Найн Ак руу хурдлан дахив. Харин Бивэрстранд дээвэр дээрх цогцснуудын дүр зураг ажилтныг одоо ч айлгаж байв. Түүний бие хүдс хүрч байлаа. Ченож бас адилхан чичирч байв. Тэд одоохондоо аврах баг эрхийг л хүлээж байлаа. Гэтэл гинэт чанга чимээ гарч хоёулц очив. Тэд хурдан гадагшаа харж юу болсон болохыг шалгалаа. Ажилтан яаран хэлв анчтын багийн машин ирсэн юм биш үү? Гэвч тэд харуул зөвхөн нэг гэрлийн чийдэн хүчтэй савлаж байв. Өөр ямар ч хөдөлгөөн байсангүй. Чэнэ хөмсгөө зангидаж үнэхээр анчтын баг мөн үү гэж сэжиглэв. Гэвч энэ анчтын баг биш байлаа.
тэдний нүд гинэт баяртайгаар гэрэлтэв. Учир нь Дон иржээ. Чэнэ түүнийг хараад цусаар бүрхэгдсэн байгааг анзаарлаа. Тэрний гараараа гидсээ барьж нүүр нь өвдөлтөөс болж яруусан байв. Найз нь хүнд шархацсан гэж бодсон Чэнэ шууд гүйж очив. Гэвч Дон сулхан дуугаар зүгээр л хэлв. Тэр үед Дон зөөгч рүү дуудлаа. Зөөгч цочиж өөрийгөө асар том асуудал үүсгэчихлээ гэж бодсон ч үнэндээ Дон зүгээр л мах шарах цуух асаахыг хүссэн байв. Үүнийг сонсоод Чэнэ болон зөөгч хоёр хий дэмгүй харж зогсов. Ийм нөхцөл байдалд яаж хүн хоол идэж чадаж байна гэж ойлгохгүй байлаа. Чэнэ уурлан ашиглалаа. Тэр аврах чөтгөрийн цогцыг харахгүй байна уу? Чи юу идэх гээд байгаа юм? Тэд чамайг тэнэг болгочихсон юм уу? Рестораны дотор гахаан мах, чөтгөрийн мах шалан дээр тарсан. Агаар дотор цусны төмөрлөг үнэр дүүрэн байв. Дан эргэн тойрноо хараад ямар ч зүйл болоогүй мэд толгой дохив. Тэр тайван суугаад махыг амандаа чихэн замбраагүй зажилж эхлэв. Энэ нь нөгөө хоёрт дотор муухайрах мэдрэмж төрүүлж байлаа. Гинэт тод өнгийн гуталтай хүн хаалгыг хүчтэй өшөглөж онгойлгов. Бүрэн хуйгалсан цэрэг дотор шорч. Чөтгөрийн цогцсны дэргэд зогсоод хэн нэгэн шархатсан хүн байна уу гэж асуулаа. Зөөгч баярлан орилж яг л аврагдсан мэт болов. Цэргийн харц шууд дан дээр тусав. Тэр тайван сууж мах мэрж байлаа. Ийм аимшигтай нөхцөлд жирийн хүн ингэж тайван байх нь итгэмээргүй байв. Чэнэ яран урагш гарч хэлв шүн дунд ирж тусалсанд баярлалаа. Дараа нь Донгийн мөрөн дээр алгадаж тайлбарлав. Найз нь шоконд орсон учраас ийм хачин авир гаргаж байгаа юм. Түүнийг тоохгүй өнгөрөө гэж тэгээд Чэнэ найзыгаа тэврээд чихэнд нь шивнэлээ. Бид түүнийг яралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Энэ нөхөр жинхэнэ галзуурч эхэлж байна. Гэвч хатуу царайтай цэрэг тэднийг хэргийн газраас явахыг хориглов. Чэнэ итгэлтэй инээмсэглээд хүрмнээсээ нэрийн хуудас гаргав. Тэр дээр Сан Сендикерийн нэг бизнес ахлагч гэж бичсэн байв. Ямар нэг асуудал гарвал над руу залгаарай гэж хэлээд толгоогоо маажин уучлалтгүй. Багийг гадагш гаргахад Дан хувийн хяналтаар дагалдан гарлаа. Түүний хүчний ачаар бүх зүйл ус шиг саадгүй урсан байв. Гадаа цэргүүд зөвхөн зүсэгдсэн чөтгөрийн цогцснууд үлдсэн газрыг хамгаалж завгүй байлаа. Багийн ахлагч машинаасаа гараад урд нь өрнөж буй үзэгдлийг хараад зогсов. Шинэ цэрэг машины хажууд бөөлжиж байв. Ахлагч дуу чимээгүйгээр нөхцөл байдлыг үнэллээ. Энэ бүхнийг үүсгэсэн хүн чөтгөрөөс ч илүү харгас хүн байх нь тодорхой байлаа. Тэр үед Чэнэ хотын гудамжаар өндөр хурдтай жолоо барин явж багийг өөрийн байр руу шөндөө авч явахыг санал болголоо. Гэвч тэрээр санаа зовж байгаа дүр эсгэж гэртээ байгаа хүмүүсийн төлөө бодож байгаа мэт ярьлаа. Чэнэ толгой дохин харлаа. Тэр чөлөөт хүнч гэр бүлээ бодож байгаа нь тодорхой байлаа. Гэвч өөрийгөө сүнс шиг харагдаж гэртээ очиж болохгүй байлаа. Ээж нь санаа зовж өгөх шахна. Дон өөрийгөө үнэртэж муухай үнэртэй байгааг мэдээд Чэнэгийн байранд угаалгах хийлгэхээр шийдэв. Чэнэгийн орон сууц нь маш тансаг өндөр байранд байрлаж байлаа. Дотоош орж ирсэн мөчөд Дон гайхаж зогсов. Чэнэ түнд шарсан дахиа захиалахыг хэлв. Удалгүй ширээн шарсан дахианы баярын хоолоор дүүрлээ. Дон өмнө нь мах идмээр байсан болохоор Чэнэ түнд хоолндоо сэтгэл гаргаж өгөв. Гэвч Дон гараач сунгахгүй. Тавг руу гараа хүргэсэнгүй. Гинэт тэрээр Хонтер болохоор их мөнгө олох боломжтой гэж ярьлаа. Рестораны үеэр Чэнэ хэлсэн үгийг санаж тэр даруй зөвшөөрөв. Мэдээж боломжтой. Гэхдээ бүгдд нь энэ боломж олддоггүй. Гудамжинд олон мэхлэгчид байдаг. Хүмүүс үргэлж тэгж шивндэг. Чэнэ хүлээлттэйгээр түнд ширтэн шууд асуув. Чи Хонтер болох бодолтой байна уу? Дон зөвхөн толгой дохин хариулав. Ам нь шарсан дахиагаар дүүрэн байлаа. Найзынхаа боломжийг харсан Чэнэ түнд зөвлөв. Чи заавал association руу орж шалгуулж зэрэг эсвэл түүнээс дээш шаардлагатай гэж хэлсэн. Чэнэ итгэлтэйгээр тайлбарлав. Дан одоогийн чадлаараа хамгийн багадаа зэрэг байх ёстой. Зэрэг гэдэг үгэнд Дон төөрөлдөж нүүрэнд нь юу ч ойлгоогүй царай гарлаа. Чэнэ хурдан тайлбарлав.
зэрэг ба түүнээс дээш бол том гэлт эсвэл ассоциацид ийсэх хэрэгтэй. Сар бүр ойролцоогоор 3 орлого олдог. Харин зэрэг бол илүү их давуу талтай. Хурууга долоод суусан дон асуу. Тэгэхээр зэргээс өндөр зүйл байхгүй юу? Чэнэ толгой дохин хэлв байна. Зэрэг гэж бий. Гэхдээ одоогоор 2 сая сэргсэн хүмүүсээс зөвхөн 5 нь хүрч чадсан. Чэнэ шүлэн дээр дахианы далавч барьсан гараа өргөн инэв юу? Чи 6 дахь болох бодолтой юу? Өөрийгөө бод. Зүгээр л зэрэгт хүрэх нь өөрөө гайхамшиг. Солонгост амьдралаа тайван авч явхад хангалттай. Найзынхаа Хантер болох сонирхлыг харсан Чэнэ дэмжив. Тэд 2 хүн шилээ өргөж нэг амттайгаар уугаад аялалдаа амжилт хүсэн өрөөлөө. Гэхдээ үнэндээ Дон аль хэдийн Хантер болчихсон байлаа. Тансаг өндөр байранд гайхамшигтай тогтчулсан өрөөнд нэг эрэхтэй шарсан мах зүсэж байлаа. Дон ийм файлыг харж урт үстэй эрэхтэй махаа зажиж байгаад шивнэн хэлв. Энэ шин галзуу үртэй давдраг мөн үү? Би идэж байхдаа сонсно. Явцгаая, манай байгууллагыг бүрэн өмөрсөн тэр хүн. Богино хойд эрэхтэй чичирч хариулав. Тийм ээ, эрхмээ. Урт үстэй эрэхтэй амаа арчиж доод хоолоогоор хэлв. Чи айхтар хүн байна. Амьд үлдэх хэцүү байсан байх. Гэхдээ яагаад зүгтсэн юм бэ? Одоо яагаад буцаж ирэхээр шийдсэн юм? Богино хойд эрэхтэй юу хэлхээ мэдэхгүй. Толгоогоо доошлуулан чичирч байтал нэг гар мөрөн дээр нь хүрв. Тэгээд чичирч байж хэлв. Энэ бол учир нь түнд очих өөр газар байсангүй. Урт үстэй нүүрэндээ урт соригтой эрэхтэй Ли Аю Crimson Demon бүлгийн удирдагч байлаа. Тэр галзуу хүн ч үүнийг хийж цагдаад тайлагнахаар ирсэн нь эрсдэлтэй байв. Үнэхээр хүчтэй аллахын авра түнд чичрэхэд хүргэж байлаа. Эсвэл энэ нь тэр хүн Коди байсан юм уу? Хин чамайг ингэтлээ айлгсан юм бэ? Ли Аю хажууд нь байсан богино хойд эрэхтийн эрхмийг харж түүний бос цусан думбаж хэвтэж байсныг анзаарлаа. Түүний хавраг ил гарч нэг гар нь тасарсан байв. Үнэхээр аимшигтай үзэгдэл. Энэ үзэгдлийг хараад богино хойд эрэхтэй бүр илүү цонхиж дуугүйхэн амьсгаа авахынч зориггүйгээр өвдөглөж амьдралаа аврахаар гуйж эхэлсэн. Ли Аю эрэхтэй мөрөн дээрээс толгой руу нь гараа шилжүүлж ойртон шивнэн хэлв. Офис нурсан ч гэсэн циф доторх мөнгө байсаар байх ёстой. Гэхдээ одоо тэр нь мэдэгдэхгүй алга болсон байна. Богино хойд эрэхтэй гуйж үгүйсгэж амьдралаа аврахыг гуйж байв. Урт үстэй эрэхтэй түүнийг нүдэрээ ширтэн гинэт толгой нь буудал шиг дэлбэрв. Цусны Ли Аюугийн нүүр рүү цацарч тэр ч гэсэн нүүрэндээ мөс шиг хүйдэн төрх хадгалсан хിവэр байлаа. Бүх зүйл тэр сэтгэл хөдлөлгүй, бүр цогцос хөдөлж байсан ч Ли Аю хүйдэн тушаал өгчээ. Дон банкын байдлаар устгах. Дараа өглөө Дон 50 зогсож байв Korean Hunter Association төвийн өмнө гараа халаасандаа хийсэн байлаа. Чэнэ машиныг орхиж түнд лобби ажилтнуудад Awakening Evaluation ирсний хэлхийг сануулж тэд түнд зааварлахыг хэлв. Дон хитгэн алхам алхсан ч Чэнэ дахин дуудаж хүмүүс түүнийг галзуу гэж бодохгүй байхыг анхаарууллаа. Мөн дуугаар нь хашгирч хэлв. Дууссаны дараа үр дүнг надад шууд дууд. Дон куртгээ засаж ямар ч зүйлд санаа зовхгүйгээр том барилгын зүг явлаа. Олон хүн хаалганы өмнө дугаарлаж Awakening-ийн үнэлгээ авахыг хүлээж байлаа. Яг Чэнэ хэлсэн шиг. Тэдний ихэнх нь мөнгө олохын тулд ирсэн байлаа. Бүүд шахалцаж төрж орж байгаа нь Доныг жаахан төвөгтэй санагдав. Үнэлгээний 3 дугаар өрөөнд Дон болон бусад оролцогчид хүлээгээд сууж байлаа. Ядартлаа уйдгарлаж байсан бөгөөд тэрээр 9 дугаар гаргасан тул хизээ дуудагдахыг огт мэдэхгүй байв. Тэгтэл утас нь дуугарлаа. Ээж нь мессеж бичиж, чи одоо ч Чэнэгийн байна уу? Хизээ гэртээ ирэх вэ? Миний нуруу өвдөж байгаагаас өнөөдөр ажлаас амарч байна гэж асуув. Дон ээжтэй Hunter-д бүртгүүлж байгаагаа хэлэхэд бэлэн биш байлаа. Ээжигээ санаа зовлгүй байлгахын тулд тэр худал хэлж одоо ч Чэнэгийн байна удахгүй гэртээ ирнэ гэж бичив. Ээж нь шууд хариу бичиж хэрвээ хоолоо идээгүй бол эгчтэйгээ хамт идэхийг сануулж
Түүнд hangover шүл авсан гэж хэлв. Дон энэ бүхнийг хурдан дуусгаж гэртээ очихыг хүссэн. Үнэлгээний ажилтан 9 дугаарыг дуудахад Дон бослоо. Эцэст нь түүний ээлж иржээ. Music гэтэл өрөөнд дуу гарч эхлэв. Би awakened биш гэж хэлэх эрх надад байгаа юм шүү дээ. Энэ хүн асуудал үүсгэж ажилтнууд зөвхөн машинд энерги илрээгүй гэж тайлбарлахад ядан байлаа. Тэр хүн дахин дуу алдав. Би хэдэн удаа хэлэх ёстой гэж бодож байна. Гадаа хүлээгээд байгаа хүмүүс урт удаан хүлээснээс залхаж эхэлсэн шүү дээ. Тэднийг асуудал үүсгэсэн хүнтэй саадсан байлаа. Тэр хүн толгоогоо үзүүлэн миний ус ингэж унаж байна. Энэ awakened байх шинж биш гэж үү? Гэж хэлв. Ажилтан дуугүй болов. Харин үнэлгээний ажилтан ба бусад өрөөнд хүлээж байгаа оролцогчид инээдээ барьж чадсангүй. Дон жаахан уурлан гэртээ ээж нь хоолтой хүлээж байгаа тухай бодлоо. Тэр хүн дараа нь сүрдүүлж би гомдол гаргах болно гэж хэлж байлаа. Please subscribe! Subscribe now! Subscribe, please!